За сайн уу киночтой. Хэдүүлээ энэ удаагийн бичлэгээрээ 2006 онд нээлттэй хийжсэн The Host гэдэг нэртэй драма болон хоррор жанрын солонгос киног хурангуул үзцгэх болно. Ингээд бичлэгээ хүлээн авч үзцгэх нь. Манай энэ удаагийн контентыг олон улсын боцны сайт 1xBet хамтран хүргэж байгаа. Хэрвээ та спортын мэдлэгтэй өмнө нь бет тавьж байсан, эсвэл бет тамаар санагдах юм бол доорх комент хэсэгт байршуулсан линкээр орж 1xBet-ийн бүртгүүлэх хэсэг рүү ороод тэгэл хэсэгт нь өөрийнхөө бүртгэлийг үүсгэх үедээ промо хэсэгт нь recaps гэж бичээд өөрийнхөө анхны цэнэглэлтээр авах урамшууллаа 100%-аар нэмэгдүүлэн аваарай. Анхааруулж хэлэхэд та 18 ба түүнээс дээш настай байх ёстой. Мөн бэлэн мөнгөөр бооцоо тавьдаг учраас өөрийнхөө эрсдлийг байнга тооцоолоорой. Хэрвээ тэгж чадахгүй бол хизээж орохгүй байхыг анхааруулж байна. Яг одоо гарч буй дур зураглал бол 2000 оны үйл явдал ба Моргийн ажилчинч гэх үү, захиралч гэх үү. Ямар ч тач энэ Америкийн явган цэргийн эрдэмтэн Солонгос талын ажилчиндаа нийт 2000 шил химийн хорт бодисыг нэг нэгэнгүү гойжрлууга бүгдийг нь урсгаж устгахыг үүрэг даалгавар болгон өгч. Түүнийг нь Солонгос талын ажилтан нь дуртай дургу гойжрлууга урсгаж тухайн 2000 шил химийн хорт бодис нь шууд хам мөрөн рүү нээж буй дур зураглалаар кино эхэлдэг. Тэгээд энэ үйл явдлаас хойш 6 жилийн дараа Сөүл хотод хам мөрний эрэг дагуу гэр бүлэрээ бичил бизнес эрхэлдэг. Манай киноны гол дүр болго Пигдүү хэмээх нэртэй аав охин хоёртойгоо өөрсдийнхөө бяцхан түүцэнд хамтдаа амьдардаг. Залхуу, хойрог, баг зэрэг тэнэгдүү залуутай бид танилцдаг ба тэрээр мэрэгжлийн сур харваач улс орон даяараа алдартай Намжуу гэдэг нэртэй төрсөн охин дүүгийнхээ үндэсний аврах шалгаруулах сур харвааны тэмцээнийг телевизийн шууд дамжуулалтаар үзэж байгаад пив захиалсан хүмүүст пивийг нь хүргэж өгөхөөр гараад генетхэн гүүрнээс дүүжлэгдэж байгаад хам мөрөн рүү шумбан орж буй хизээж урд хожид харагдаж байгаагүй хачин чихтэй амьтныг олж хардаг. Саяны болж өнгөрсөн аимшигт үйл явдлын дараа харамсалтайгаар амиа алдсан хүмүүсийн арга гэрийнхэн нас барагсдын оршуулгын зан үйлийг хамтдаа үйлдэж Пигдүүгийн сур харваач охин дүү болох Намжуу болон эрэгтэй дүү болох Намил хоёр нь эрцгээгээд бяцхан охин дүүгээ эцсийн замд нь үдэж байтал улсын онцгой комиссоос ирсэн нэг хүн бүх хүмүүст хандан өнөөдөр уснаас гарч ирсэн хачин чихтэй амьтанд хүрсэн хүн байна уу? Учир нь тухайн амьтанд хүрсэн Америкийн явган цэрэг халдвар авсан. Хэрвээ тухайн амьтныг биедээ хүргэсэн хүн байх юм бол шууд үннээ хэлээрэй гэж хэлсэн чинь Пигдүү. Өө тийм үү. Тэр амьтны цус нь миний нүрлүүд цацарчсан штэ. Гэхдээ би ерөөсө халдвар аваагүй штэ гэж хэлээд гэр бүлэрээ халдвар төвчөн авсан байх магадлалтай гэдэг шалтгаанаар дөрүүлээ баривчлагдаад тусгаарлалтанд орцгоодог. Тэгээд шөнө нь генетхэн Пигдүүгийн утсанд дураад тэрээр утсан автал охин нь аава намайг авраарай. Би хаана байгаагаа хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ямар тааш нэг түнэл дотор сэрлээ гэж хэлээд охиных нь утасны сүлжээ тасардаг ба. Пигдүү маргааш нь эмнэлгийн ажилчид болон цагдаа нарт охиноо амьд байгаа өнгөрсөн шөнө над руу залгасан гэд болсон үйл явдлыг хэлсэн чинь эмч болон цагдаа нар Пигдүүг маань чи хүнд цочролд орчихсон. Чи охиноо идүүлж байхыг өөрийн нүдээр харсан гэв үсттэй. Энэ бол шок. Тиймдээ чи өнгөрсөн шөнө охиноо зүүдэлсэн зүүдээ бодит мэд хүлээж авсан байна гэж хэлээд бүр тусгаарлалтанд оруулчихдаг ба. Пигдүүгийн аав нь хүүгийнхээ хэлсэн үгэнд нь итгээд бидний охин хинсэн үнэхээр л амьд байгаа юм бол бид нар өөрсдөө охиноо аврах ёстой. Хэрвээ утасныхын сүлжээ унсан бас түнэл дотор байгаа гэж бодох юм бол муу усны сувгт тухайн амьтан үүрээ засаад хоол хүнсээ тэндээ цуглуулж байгаа гэсэн үг. Надад нэг таньдаг цагдаа бий. Хэдүүлээ түүнтэй холбогдож буу зэвсэг болон муу усны сувгуудын дэлгэрэнгүй газрын зургийг авъя гэж хэлээд гэр бүлээрээ тусгаарлалтнаас оргон гарч охиноо аврахаар болцгоодог. Харин үүний дараа киноны шин солигдож хам мөрний эрэг дагуу ариутгал хийж байсан улсын онцгой комиссын ажилч
ачид руу өнөөх араатан гинэтгэн дайраад 2-3 хүн барингуудаа муу усны суугаар дамжаад нэг түнэл дотор барьсан хүмүүсийн цогцснуудыг үлдээнгүүтээ ан хийхээр дахин гарч харин хинсүү араатнаас нугдаад болж буй үйл явдлуудыг сэм ажиглаж шөнө нь араатан дахиад 2 хүүхэд барьж ирээд түнэлдээ үлдээчээд гарч явсныхан дараа хинсүү араатны барьж ирсэн хөвгүүдийг шалгаж үзтэл нэг хөвгүүн нь амьд байдаг ба нөгөө талд гэр бүлийн гишүүд нь төлөвлөсөн төлөвлөгөөнийхэн дагуу имлэгээс зугтан гарч өөрсдийг нь зугтаалахаар ирсэн хүмүүсийн машинд нь суугаад тухайн машин болон буу зэвсэг мөн хотын муу усны сувгуудын дэлгэрэнгүй газрын зургийг 10 гаруй сая воноор худалдаж аваад аав болон хөвгүүд гар гартаа буу зэвсгээ барьцгаагаад газрын зурагт заасан муу усны түнэлүүдээр хинсууг хайж эхэлцгээдэг. Тэгээд нэг хэсэгтээ охин хайж байгаад бүгдээрээ ядарцгаагаад хэсэг амрагснаатай өөрсдийнх нь түүцэнд ирээд юм идчихэд жаал дог хийж байгаад пигдүүд төрүүл сэрэнгүүтээ цонхороо харсан чинь өнөөх араат ичээ хайгаад яг түүцнийх нь харалдаа ирчихсэн байдаг ба. Пигдүү гэрийнхнийгээ сэрээгээд араатан руу төрүүлж гал нээгээд араатантай тултаж пигдүүгийн аав нь араатанд газар савуулаад шархаад даалгүй нас барж хам мөрний эрэг дагуу хайгуул хийгээд явж байсан цэргүүд буун дуу гарсан газар хурч ирцгээгээд эмнэлгээс ургасан халдвартай гэр бүлийнхэн байна гингүүтээ пигдүүг мань баривчилж харин түүний хоёр дүүн цэргүүдээс болоод аавынхаа цогцыг орхиод тухайн газраас зугтан явцгаадаг. Гэхдээ эгчдүү хоёр зугтах үедээ хоёр тийшээс салж зугтаасан байдаг ба. Эрэхтэй дүүн утасны компанид ажилладаг нэг найзаасаа манай ахын утас руу охин нь өчигдөр шин залгаад өөрийгөө амьд байгаа гэдгийг хэлсэн. Чи найздаа туслаад тухайн локейшнийг нь олоод өгөөч гэж гуйсан чинь нөгөө найз нь тгий. Чи эртгэн над дээр ирэхгүй дээ. Бүүн баахан үмэн саман үсгээл эн тэнд будалцаал. Чи чинь баг ихчээсээ илүү алдартай болоод байгаа юм биш үү гэж хэлэнгүүтээ ажил руугаа дагуулж ороод охин дүүгийнх нь хамгийн сүүлд аваргаа залгасан газрын локейшнийг нь олж өгдөг ба. Харамсалтай нь энэ найз нь намилыг өөртөө холбогдсны дараа цагдаа нарт 90 сурвалжлагдаж байгаа халдвартай гэр бүлийн нэг гишүүн надтай холбогдсон гэд дуудлага өгчгсөн байдаг ба цагдаан нар намилыг барихаар найзынх нь ажил дээр ирж намил цагдаанараас зугтаж барилгаас гараад гүрнээс доошоо үсрэхтэй бяцхан бэртэл аваад цаашаа үргэлжлүүлэнгүй чадалгүй игч рүүгээ хинсуугийн байгаа газрын локейшнийг нь мессежээр илгээгээд бие даалгүй ухаан алдан ундаг. Тэгсэн чинь их чинь бүр маргааш нь дүгийнхээ илгээсэн мессежийг уншингуудаа шууд охин дүгээ аврахаар тухайн локейшн руу гүйж байх замдаа ах руугаа залгаад охиных нь байгаа газрыг хэлж харин пигдүүг маань барьсан имлгийнхэн энэ хүн халдар осноос болоод одоо бүр солиороод байгаа юм шүү. Үхсэн охиноо амьд гээд одоо бүр байгаа газрын локейшнийг хэлээд унлаа. Ер нь вирус бүр толгоонд нь орсон юм биш үү гингүүтээ шууд дураараа толгойг нь өрөмдөөд дур мэдсэн судалгаагаа пигдүүгийн маань толгоон дээр нь хийж харин түүний эрэгтэй дүүн өнгөрсөн шөнө ухаан алдаж унсан газраас ирээд нэг гудамжны архичинтай таралдан гутаа бүх уусан архиныхын шилнүүдийг нь худалдаж аваад өнөөх архичингаа дагуулаад такси барингуудаа бензин худалдаж аваад архичингаас худалдаж авсан шилнүүд рүүгээ бензинээ хийж амсрыг нь даавуугаар битүүлээд араатантай тулдах зэвсгээ бэлдэж араатны өөрөө болгосон түнэл дотор үлдсэн хинсүү маань амьд ирсэн хүүтэй хамт зүгтах төлөвлөгөөгөө боловсруулад араатныг унтсныхан дараа зүгтах гэж байгаад араатанд баригдаад өнөөх хүүтэйгээ хамт араатанд амьдаараа залхиулж нөгөө талд толгоогоо өрөмдүүлсэн түүний аав болох пигдүү маань ухаан балартаж тэнэг болсон хүний дүр эсгэж байгаад толгойг нь өрөмцсөн нэг эмчийг барьцаалж авангуудаа имлгийнхнээс зүгтаагаад охиноо аврахаар байгаа газар руу хөдөлдөг.
Ингээд энэ бүхний дараа киноны мань төгсгөлийн сын гарч эхэлдэг ба Пигдун маань араатны амнаас амьд гарч ирсэн хүүг өргөж аваад аав охин хоёртойгоо хамтдаа амьдардаг байсан түүцэндээ өргөмөл хүүтэйгээ хамтдаа амьдарч хам мөрний ирэг дээр шүн бүр дахиад өөр нэг араатан гараад ирж магадгүй гэд гартаа бүү барин отолд хийж энэ газраасаа нүүлгөө хүүтэйгээ хамт үргэлжлүүлэн амьдрах болсноор энэхүү кино төгсдөг.